2026 онд Итали улсад зохион байгуулагдах Милано Кортина 25 дахь удаагийн өвлийн Олимпиад Монгол улс анх удаага уулын цааны төрлөөр оролцох эрхээ авлаа. Тамирчин Ариун Бат 5 наснаас эхлэн уулын цааны спортоор хичээлж эхэлсэн. Ингээд тэрээр эх оны 2 дугаар сард Олимпиад явах хүртлээр Sky Resort цааны баазад эрчимтэй бэлтгэлд гарах юм байна. Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтан цэвлийн Ариун Бат нь уулын цааны SL буюу слаломын төрөлд 108-100-ны 18 оноогоор Олимпийн эрхээ баталгаажуулж Монголын өвлийн спортын түүхэнд шинэ хуудас нийлээ. Ер нь бол хуу орсон цагаас эхлээд манай ах эгч нар бүгд хичээл явцсан байсан. Тэгээд би ер нь хөлд орохоос эхлээл цан дээр гараад дагаж явсараад тэгээд томроод ирсэн чинь яг бүр сонирхолтой дууралцсан байсан энэ спорт. Үргэлж өсөж мөрөөж ирсэн. Тэгээд тамирчууны хамгийн том зорилго бол мэдээж Олимп. Цаашдаа бол Олимпийн алтан медаль гэд бүр том зорилго байгаа. Гэхдээ эхний зорилгоо биелүүлж чадсан маш их баяртай байгаа. Олимпийн бэлтгэлийг болвол одоо аль болох бас арай өөр түвшинд оруулахын тулд бас холбоотой дээрээс нь бас өөр холбогдох хүмүүстэй бас холбогдоод хамтарч ажиллаад хамгийн сайнаар л оруулахыг хичээнэ. Энэ бол яг анхных гэдэг учраас бас эрхээ авахын тулд аюу хэцүү байлаа. Яг үүндээ бол яг энэ миний бас мөрөөдөл байсан л да. Тэгээ Монголын бүх уулын цанчид бол баярлжлаа баг. 지금 첫 번째는 스카이 리조트에서 манай тасгалжуулж байсан тамирчин Олимпийн эрх авсанд маш их баяртай байгаа. Монгол улсын цаг үр хүйтэнд ордог тул Монголын хүйтний спортыг хөгжүүлэе гэж бодож Монголыг зорж ирсэн. Sky Resort-ийн Бацар захиралтай ярилцаад Солонгосын тамирчид Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх боломж олдсонд их баяртай байна. 선수가 조금 더 안전하게 За тэгвэл Sky Resort цааны бааз тамирчны Олимп хүртэлх тэмцээний бэлтгэл сургуулилт хийх бүх нөхцөл болцоогоор хангах болон Олимпиад оролцох шаардлагатай цааны хэрэгсэл хувцас зэргээр ивент тэтгэж хамтран ажиллахаа тохиролцлоо.